Эхлээд яг тоглож хэлсэн юм байл л дээ машин руу ороод ирэхтэн. Тэгтэн би тэгэл яг жоохон монголцон гаргаад орчихгүй юу. Дуртай хооллол спидэд амсуулж үзмээр байсан. Манай Батхуйг тийм амби гэдэг хочтой айгүй сайн л жүжигчин байсан. Сайн байцгаана уу. Welcome back to ICT гэмээр 90 гэдгээ 4 сарын 31-нд баха. Өөрөө Instagram дээр нэг рилээр постлсан байхгүй юу. Тийм Welcome China ч үгүй тиймэрхүү юм бодохдоо яг хөө спидийг эмээгэнд очиж хоол цөв идвэл бас гоё санаа байна да гэд бодож исэн байхгүй юу. Би энэ үнтэй хийж уулзсан гэж төсөөлж байгаагүй. Яг Instagram, TikTok, Facebook гэх зүйлүүдээр л яг ингээд царийг нь хараад байн харж исэн хүнээ ингээд жихэн амьдрал дээр харсан чинь бас амар өөр мэдрэмж байлаа. Эхлээд яг тоглож хэлсэн юм байл л дээ машин руу ороод ирэхтэн. Тэгтэн би тэгэл яг жоохон монголцон гаргаад орчихгүй юу. Тэгээд орсон чинь за яг хамгийн ихний хувьд бол амар гоё үнэтэй. Тэгээд яг тэр урд байсан, тэгээд хажууд сууж исэн хар жоохон айц үргэс. Тэгээд намайг суухад hi bro юу гэж хэлээ. Мэдгүй бас тэр үед би нэг амар сандарсан байсан. Яг ярих юмнууд амар бэлтгэсэн байсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд яг манай найзууд яг намайг яагаад юм яриаггүй ингээд тэгтэн би яг имээрөө залгсан байхгүй юу. Имээрөө залгах гад имээрөө андуураад grandmother where are you гэдэг андуураад англиэр хэлсэн байхгүй. Манай эмээ англи сайн мэдгүй. Тэгэл имээр өрөөл нэг амар их юм ярьж чадаагүй бас нөө стриминг үзэх юм бол минутаас 3 минут суус юм аа. Тэгээд тийм жолоочхан надаас болоод торгуулсан гэсэн. Тэгээд дараа нь таараад чамаас болж би торгуулсан шүү гэдээсэн. Тэгээд буухад бол за одоо энэ хүүхдийг хаях боллоо. Одоо буулгая гэдэг. Тэгэл боссон шүү дээ. Би дотор орсон байсан. Тэгээ гадаа суугаад явжсэн машин байсан байхгүй. Тэгээд бид гурав зогсож ирсэн чи эзээ байхгүй болцоохгүй. Бид дөрөв байсан оргил бид дөрөв. Тэгээд эзээ байхгүй болоо зогсож орно. Гайхаа байжсэн чи эзээ спид машин багаж руу орсон байсан л та. Тэгээд жолоочд нь баригдаад тэгээ гарч ирсэн л тээ. Ер нь миний хамгийн хайртай хүмүүс эдийн нэг бол эмээ. Тэгээ бас би эмээ дээр байнга найзуудтайгаа хамт очиж цөөвөн иддэг. Амар гоё цөөвөн. Тийм зүгээр амар гоё дуртай хооллол спидэд амсуулж үзмээр байсан. Би Super Idol гэдэг дуу дууссан. Юу вэ? Би амар сандарсан болохоор яг тэр үеийнхээ яг 100% бүгдийг санахгүй байна. Лавдаг дуу дууснаа санаж гин. Эмээрөө ярьснаа санаж гин. Тийм тэгээд бас үнсгэд аягүй гоё байсан. Би өөрөө амар нэг тийм жоохон инэрэнгүү тий. Тэгээ яг буухтаа ингээд яг чи би угаасаа л манай найзууд намайг үнсдэг, би найзуудыгаа үнсдэг. Гэтэ уруул дээр биш ээ. Зүгээр тэгэл буухад амар гоё найз шиг санагдаал тэгэл нэг жоохон дотн мэдрэмж өгөөл хацар тэр нь үнссэн гэх юм. Одоо яг тэр үйл явдал босноос нэг цагийн дараа гэх юм бол яг тэр бичлэгийг үзээд би өөрөө тэр машинууд ингэж цонхоор нь орсон санагдаагүй. Яг нэг тийм өөр надтай адилхан царайтай нэг тэр машинууд орсон шиг ерөөсөө нэг итгэж чадахгүй боллоо. Тэгээд ирээдүйд бол яг гоё дурсамжлуулж үлдэх бах. Тэгээд өргөлгээ найзтайгаа бас тэгээд сураанаар хойноос нь гүүгээд бид хоёроо угаасаа ерөөсөө зургаач даруулна гэж бодоогүй маа. Зүгээр хойноос нь явж байгаа царайг нь харъя л гэж тийм бодлоготой ер нь хойноос нь дагч исэн. Найз яг тийшээ орж ихт би бол амар их баярлсан. Эзээ гээл яг бичлэгийг нь үзвэл эзээ гэж би нэрийг нэрлээд амар надад бол гоё санагцсан. Хүмүүс хэлж байгаагаар нэг намайг жоо сэргэлэн зангаа ашиглаад олж байгаа боломжийг айгүй сайн ашигласан ухааны тиймэрхүү юм байсан. Тэгээд яг бас үзэн ядалтууд байх үед байсан гэтэл тоогүй шүү дээ. Ямар муухай монголсаг юу тэмбэ ч гэдээлээ нэг тиймэрхүү юм байсан. Угаасаа хамаагүй шүү дээ. Тэр хүмүүс намайг үзэн ядж ийн гэдэг чинь бас нэг бодлороо дэмжиж ийн гэж бол би ойлгох юм аа. Манай эмээ бас гэртээ ганцаараа байдаг болохоор би нэг найзуудтайгаа боломж нь олдвол байн хамт очиж нэг хань болж хондог. Цөм тэр л ярих юмгүй. Нэг амьдралдаа идчихсэн. Яг тоглоомчгүй миний амьдралдаа идчихсэн барыг хамгийн гоё болох. Манай Батхуйг тийм амби гэдэг хочтой манай аавын талаар хүмүүс бүгд мэдж байгаа. Ямар сайн хүн байсан гэдэг. Тэгээ аавын талаар л ярмааргүй. За яг ярина гэх юм бол манай аав амар хөтөлмөрч хүн байсан. Одоо бодох юм бол айгүй сайн л жүжигчин байсан. Ер нь яг таарсан хүн болгоноос яг манай аавыг яг наваг амбигийн хүү гэдэг юмуд бүгд айгүй гоё хэрцдэг. Тэгээд бас хүмүүст амар тусалдаг хүн байсан гэж би ер нь боддог. Яг ээж бол одоо аавыгаа нэг сайн тэгж харж байгаагүй юм байж юу л хөдөлгөөн зам чинь ямар муухай адилхан болоод байна л гэж тэгээд байд. 3 дугаар ангиас хойш жүжигчин болно гэж бодож исэн юм аа. Яг яагаад тэр жүжигчин мэргэжлийг болсон бэ гэдэг нь жоохон нөө хувийн чанартай. Тэгээ одоогоор бол мэргэжлээ сонгоогүй л явж байна. Дэлхийд яг ингээд машин руу өсрөд орноо гэд ярьж чадах хүмүүс бол зөндөө байгаа. Яг машин руу спиди машин руу өсрээд орох тийм зөрөгтэй сэргэлэн хөлт бол
ер нь байхгүй хаа гэж бодож байна. Яг хөө жоохон муухагаар хэлэхэд спид Монголд ирж байгаа нь бидний хувьд бол амар аз. Спидийн тэр өмнө ирэхээс өмнөх 2 хоногийн өмнө хийжсэн нэг стрим дээрээ хэлэхдээ жоохон интернет нь муу би Монгол явахаас айж ийн гэдэг тиймэрхүү байсан. Тиймэрхүү юм хэлсэн. Тэр асуудлыг зохицуулаад манай Монголд ирж байгаад ингээд бас ард иргэд маань ингээд нааштай хандаасай. Тэгээд бас өнөөдөр ирэхэд хүүхдүүд нэлээд танхаарсан. Машины дээгүүр гарч мараад тэгээд машин замаар гүйлтээд нэг тиймэрхүү байсан. Иймэрхүү од ирж байгаад гоё хүлээж авч ивэл манай улсад л сайн шүү л гэж хэлээ да. Эзээ бид хэд одоо ингээ контент хийж эхлэхээ бодсон байж исэн яг тэгээд яг эхлэлээ юугаар тавихаа мэдэхгүй байсан л да. Тэгсэн чинь одоо спид ирээд эзээ машин дотор нор суугаад амар том сүрийн тавиад өчлөлтөө бид хэд. Тэгээ одоо бид хэд маргааш бичлэгнээс жоохон спойлдох юм бол бид хэд маргааш эзээгийн эмээгийн гэртэн сөвийн та бүхэн манай Үрээсэлийн Instagram хаягаас үзээрэй. Цөөвөн хийж идэг болно бид хэд. Угаасаа Монголд байхгүй дэлхийд байхгүй эзээгээс өөр машинд нор суух.